За эмийн чанар бол бид нар бол байшин барилга биш яг хүний амь ярьж байгаа. Тийм болохоор энэ үл ерөөсөө маш хурдан цаг нартаа уралдаж маргааш гэж хойш нь тавих биш ерөөсөө өнөөдртөө амжуулаад явах хэвээр. Тийм болохоор энэ дээр одоо бүгдээрээ тал талаасаа шахаад явъя. Мэдээж алдаа гайхан бол хин хинээсээ хайж болно. Гол нь энэ дунд эргээд хохирохсгүй. Тийм ээ. Тийм болохоор бүгдээрээ эмийн чанар сайжруулах асуудал дээр бол дэмжих юм байвал 100% дэмжнэ. Үнэхээр энэ дээр бол одоо эмийн чанар сайжирж ивэл иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засаг бүгд сайжирна. За хоёрдугаарт гэвэл үнэхээр Монгол эмч нар муу байгаад байгаа мó гэвэл үгүй байгаа шүү дээ. Эмнэлгийн салбар муу байгаад байгаа мó гэвэл үгүй байгаа. Монгол эмч нарын чанар бол сайн байгаад байгаа. Монгол эмч нарын тавьсан онш бол зөв байгаад байдаг. Тэр оншны дагуу хийж байгаа хэрэгжилж байгаа эм тариан л одоо энд үнэхээр доголдолтой байгаа болохоос ш. Тэгээ бүгдээрээ муу эм хэрэгжилжсэнээ хүлээн зөвшөөрснөөс ш одоо сайн эмээ хэрэглээ. Хоёрдугаар тэр лабораториг ерөөсөө бэлэн болсон цагаас эхлээд ямар л одоо сайн тоног төхөөрөмж өгдөө. Энэ бол амь ярих учраас тэрэн дээр бол бүгдээрээ анхаарцгаая. Энэ дээр бол шүүмжлэлтэй хандхаас илүү манлайлалтай ханднаа. Энэ дээр үл илүү одоо түлхүү яг оролцож ажиллая. Тэгээд ямар нэг юм дээр дандаа нээлттэй байх хэрэгтэй эрүүл мэндийн яамныхан бол энэ эмийн чанар дээр ч гэсэн хийсэг хяналт шалгалтуудаа тайлан одоо хилж явах хэрэгтэй. Би өмнө нь бас энэ эмийн чанарын энэ албаныхаа уулзсан. Тэгэл яг бодиттой юм бол юусэн ярьдгөө. Эргээл нэг тийм ер нь бол тийм л дээ эмийн чанар муу байгаа. Гэхдээ та нар шалгасан юм үгүй энэ одоо орцыг нь шалгах уу, юуг нь шалгах уу гэл ингээл ярьсаар байгаа л эмнэлгийн чанарын алба шалгадаг эмчилгээ хийсний дараа ингэж ярьдаг. Тэгээд шалгасан юм байхгүй л гэдэг л одоо миний хувьд бол тийм мэдээлэлтэй байгаад байгаа. Тийм болохоор одоо лабораторитой болно гэд явж байгаа нь бол одоо хамгийн одоо амь тэмцэл дэмжих асуудал байгаа. Тэгээд байнгын орон дээр үл тэр эмийн бодлогынхаа талаар дахиад яг тодорхой сайн мэдээллийг өгөөрэй. Тэгээд дахиад хэлэхэд энэ эмийн чанар хүнс эмийн аюулгүй байдлыг шалгах алба бол яг бие даасан тийм алба байх ёстой. Бид нар тэндээс юу ч харамлжлахгүй. Бид нар тэнд эрүүл мэндэ, хоол хүнсээ, ирээдүгөө, үр хүүхдээ амь насаа даатгах байгаа учраас тэр агентлагийг үл ерөөсөө маш тийм бэхжүүлж сайн одоо хийх ёстой гэж бодож байна. За баярлалаа.